улаан телевиз үзэгч та бүхнийг бид туушин жаштууд болж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого экспортын арга замжуулга уулзалтаар дараагийн зочинтой уулзалж байна. За тэгэхээр баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хинтээ аймагт дах салбар хорооны дарга 90 товч байгаа. Тэгэхээр яг орон нутагт одоо баялаг бүтээгчдийг хэр сайн дэмжиж чадж байна? За өнөөдөр бидний хүлээн авч байгаа та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За би энэ Хинтээ аймгаас бас баялаг бүтээгчдийг дэмжих холбооныхоо салбар хорооны тэргүүлэгчд болон баялаг бүтээгчдтэй нөхөө арга хэмжээнд оролцож байна. Бас нэлээд өгөөжтэй арга хэмжээ болж байна гэж өөрийн бодлоор бол харж байгаа. За орон нутагт бол ерөнхийдөө ер нь бүгд л Монгол улсын хэмжээнд тулгардаг асуудал бүгд л байна. Жижиг дунд үйлдвэр энэ сая хуулиар бол бичлэгээд бас явуулчлаа. Тэр бичлэг гэдэг нь бол ерөнхийдөө хөдөө орон нутаг болон аймгийн төвүүд үйл ажиллагаа явуулж байгаа нь өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нар тийм ээ. За тэгээд бас нэг хэсэг бүлгээрээ нэлээд оюутал хийдэг. За эсвэл талхны зээгч гэдэг юм уу. Энэ асуудлыг бол бас нэлээд дөрвтөө оруулж ярих нь зүйтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол бас гол асуудлууд нь юу юм бэ гэхээр томоохон аж ахуй нэгжүүд те ажиллах хүчтэй. За тэгээд ингээд бас нэг үйл ажиллагааны ажлын байртай болчихсон. За бас ингээд нийгмийн даатгал төлдөг бас үйл ажиллагаанд тогтворцсон аж ахуй нэгжүүд орж байгаа учраас ерөнхийдөө тэр асуудлуудыг яриад нөгөө нэг гол нөгөө амжиргаа залгуулад явж байгаа тэгээд зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргаж байгаа өрхөө үйлдвэрлэл жижиг бичил гэж яриад байгаа тэр үйлдвэрлэгч нар болон тэр нөт үйлчлэг үзүүлэгч нарыг бас жоох орхигдуулаад байна да. Тэднийг бас жоох илүүтэй дуурах хэрэгтэй болов уу гэж харж байна. Хинтээ аймаг жишээ нь одоо хідэн бичил бизнес эрхлэгчтэй хэдэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй байна вэ? Тэднийхээ одоо бодлогыг дуу хоолойг үнэхээр энэ төрлийн төвшөнд бодлого нөлөөлөх хэмжээнд дуу хоолойг нь хүргэж чадчих. За ерөнхийдөө бол манай Хинтээ аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих салбар хороо бол 15 онд байгуулагдаад одоо болтор ажиллаж байна. За яг өнөөдрийг хүртэл нэг ерөнхийдөө нэг 1000 гаруй баялаг бүтээгчдийг үл энэндээ нэгтгэхэд ажиллаж байгаа. За үүнээс гадна биднэрт бүртгэлгүйгээр зөвхөн хүнсүүдийн аж ахуй хөнгүүр нөт хилцэж идэх юм уу тийм ээ. Тэднэр дээр бүртгэлтэй бас олон хүмүүс бий. Ерөнхийдөө бол зах зээл иймэрхүү байгаа, нийгэм бас иймэрхүү байгаа учраас ерөнхийдөө хүмүүс амжиргаагаа залгуулахын тулд яг чадлаараа л одоо хөдөлмөрлж штэ. Тийм болохоор тэр болгоныг бүртгэлжүүлэх, тэр болгоныг нь тусламж дэмжлэгт хамруулах гэдэг асуудал маш өргөн далаастай арга хэмжээ учраас тэндээс бас зарим тохиолдол орхигдож байгаа. Тэр үл бодиттой асуудал. Нэгдүгээр хоёрдугаарт бас тэр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэж байна. Аймаг орон нутагт байж гин. Сум хөгжүүлэх сан гэж бас байж гин. За тэр сум хөгжүүлэх сан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангууд болохоор бас яг тухайн орон нутаг болон доошоогоо доод чат руугаа дунд чат руугаа очихлаар яг бодиттой бас тусламж үзүүлж чадаж байна уу гэвэл бас үнэхээр би үл тийм гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл бодиттой асуудал нь ингэж л тулгарч байна л да. Одоо жишээ нь би тийм ээ нэг 15 сая төгрөгийн төсөл бичнэ штэ. 15 сая төгрөгийн төсөл бичээд төслөө за 5 саяг нь би өөрөөсөө гаргая. 10 саяг нь ингээд сум хөгжүүлэхээс ч гэдэг юм уу ингээд төсөлд хамрагдъя гэд материал өгнө. За тэгээ хэлцэн удаа тэгж жагаад маш их өргөдөл ирсэн учраас ерөнхийдөө 5-ыг өгөхөр боллоо гэд. Тийм ээ 10-ыг болно хүсэж байгаа штэ. 5-ыг өгнө гэнэ. За тэгэнгүүт хүн авахгүй гэж хэлчих чадахгүй. Тэгэх юм бүр хоосон болчих гээд байна. Тэгэхээр заавъя гэд авчдаг. Тэгээд дахиад 5 сая дутчих шүү дээ. Тэгээд өөрийнхөө 5 сая дээр нөгөө төслийнхөө 5 саяг нэмээд дахиад нэг 5 сая төгрөг олондоо гэсэн бодол тээж яваад эргээд харсан чинь мөнгө байхгүй болсон бичдэг. Тэ? Тэгээд амжиргаандаа зарцуулдаг ч юм ямар нэгэн байдлаар тэгээд алга болоод дуусчдаг. Тэгээд эргээд харахаар яадаг вэ гэхээр хүмүүс нийгэм тэр хүнийг баялаг бүтээгчийг харахтаа болохоор төр үлэнд мөнгө өгсөн дэмжсэн энэ юу ч хийгээгүй мөнгө идчихлээ гэж хараад байдаг. Төр нь болохоор таныг бид нэр дэмжиж байхад та яагаад юм хийхгүй байгаа юм байна гэд ингээ загнаад байдаг. Яс юмн дээр тэр дунд нь нөгөө нэг юм санаачлал хийх гэж явж ирсэн нөгөө баялаг бүтээгч маань нийгэмдээ ч муу болж харагдаад төрдөө ч гэсэн дэмжлэг авдаггүй хүн болж харагдаад эцсийн нь өөрөө тэр сум хөгжүүлэх сан юм уу жижиг дунд үйлдвэрдээ өртөөг болоод үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон ерөнхийдөө энэ бодлогын хууль дээр оруулах гэсэн гол санал нь юу юм бэ гэхээр төслийг нь дэмжүүл 100% дэмжиж.